НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Иран Америкийг хамарсан дайны нөхцөл байдал өндөрлөж, нефт шатхууны үн дэлхийд даяар буурах уу? Тэгвэл үүнтэй холбоотой нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс Иран хоорондын гал зогсоох хилцээрийн гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох тухай байсан бол энэ 7 хоногт гол сэдэв нь Ираны хилийн чандад зарцаагдаад буй хөрөнгөтэй холбоотой байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Ормозын хоолой дахь Ираны радарын байгууламжууд руу цохилт өгсөн бол хариуд нь Ираны зүгээс Кувейт болон Бахрейн дэх Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд руу баллистик пуужингаар харавжээ. Америкийн нэгдсэн улс зүгээр суулсангүй. Тус улсын армийн төв штабын мэдээснээр далайн тээвэрд аюул учруулж байсан Ираны хөөрсөн дронуудыг устгасны дараа Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Бямгаргийн өглөө Ормозын хоолойд байрлах Горук болон Кэшм аралдах Ираны эргийн радарын байгууламжуудад цохилт өгчээ. Мөн өдрийн оройн тус хоолойд ус онгоцны тээвэрт занал хийж байсан Ираны 2 дроныг буудаж унгасан байна. Одоогоор хоёр тал дипломат шугамар гал зогсоох хилцээрийн ширээний ард суухыг ирмэлзэж байгаа ч бод байдал дээр бие биенээ эдийн засгийн болон цэргийн ажиллагаагаар барьцааж сорьсоор л. Ираны тал гал зогсоох гэрээ байгуулахын тулд Америкийн нэгдсэн улс зарцаагдсан 24 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөө суллахыг гол болцол болгон шаардаж байгаа юм. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп гэрээ байгуулахаас өмнө ганц ч цент өгөхгүй гэдгээ мэдэгдэж харин ч эдгээр хөрөнгийг Ираны халдлагад өртсөн Персийн болонгийн холбоотнуудаа сэргээн босголтод нь зориулж зарцуулах хөлбөрийг судалж ихснээ мэдгдсэн. Энэ нөхцөл байдлыг улам хөндрүүлээд байна. Трампын тооцоолсноор Иран улс нийт пуужингийнхаа хүч чадлын ихэнхийг алдсан бөгөөд одоогоор дөнгөж 21-с 22% л үлдсэн байна. Тэгвэл энэ бүх геополитикийн хуцадмал байдал, Ормозын хоолой хаалттай ивэр байгаа нь Сауди Араб тэргүүтээ нефт экспортлогч орнуудын түүхэндх хамгийн том нийлүүлэлтийн хямралд оруулаад байна. ОПЕК орнуудын нийт олборлолт өнгөрөх 2 дугаар сард 42 сая баррел байсан бол 4 дугаар сард 33 сая баррел болж огцон унсан. Үүний эсрэг тус бүлэг нэм гарагт уралдаж 7 дугаар сараас эхлэн олборлолтын зорилтоо өдөрт 188 мянган баррел болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч Ормозын хоолойн усан зам хаалттай байгаа энэ цагт цаасан дээрх тоо хоосон амлалт ууж хоцорч байна. Энэхүү эзэгтэй үед Арабын нэгдсэн улс 60 гаруй жилийн турш гишүүн байсан ОПЕК-ийн игнэнээс албан ёсоор гарсан ойролт орнуудын эрх мэдлийн хуваарлт дахин зурагдаж байгааг батлан харууллаа. Дайнхлахээс өмнө 72 ам.доллар байсан газрын тосны үн өнөөдөр 93 ам.долларт хүрч өссөн нь дэлхийд даяар инфляцийг хүчтэй өдөөж байна. Энэхүү шатхууны үн өсөлт болон инфляцийн дарамт нь ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд дотоод улс төрийн асар том шахалт учруулж байгаа учраас Америкийн нэгдсэн улс яаралтай гал зогсоох шаардлагатай нүр туулж байна. Харин Иран үүнийг үржилсэн тооцоолсон учраас газрын тосны хямралыг Вашингтоны эсрэг стратегийн гол үзэр болгон ашиглаж хоригоо цуцлуулахыг оролдсоор байна.